12 сард анх яаж исэн шүү дээ. Тий 12 сард анх танилцчихсан шүү дээ. За тэгээд 12 сараас аваад өнөөдөр юу болж байгааг ингээ харангуут бол уул нь бол нэг хугацаа бас өнгөрөөг мэ 8 сар л юм шүү дээ. Тий 8 сар л өнгөрсөн шүү дээ. Гэтэ 8 сард одоо ингээ яг одоо хийсэн харснаа харангуут бол нэлээд амжилтсан юм байна. Танай компани хувьд бол одоо тий манай компани хувьд бол 8 сараас хойш нэлээд за яг нэлээд ч гэж бас бидний хэм амжилтсан яагаад гэвэл өөрсдөө гэсэн борлуулалтын цэгтэй боллоо, Солонгос явлаа, тий Code for Renew гэдэг хэмжээнд оролцоод тэрэндээ тэргүүн байр эзлээд Солонгост очиод тэнд амжилттай аваад одоо ингээд Солонгосын компаниудад танилцаад хамтрах ажил болоод ингээд ирсэн байж байгаа. Тэгэхээр бас том ажил дээр амжилтсан. Амун Code for Renew хэмжээнд оролцоод нэгдүгээр байранд оролцсон. Нэгдүгээр байранд орсондоос их урам зориг авч бүр их илүү хүчтэй ажилласан. Тэгээ мэдээч хэрэг Code for Renew гэж мөн одоо бидний тэр хийсэн төсөл чинь байна. Таад явд анхны нэг тиймэрхүү юм бол биш байсан юм. Та ер нь бол эхлээд тэр бодож байгаа бол яг хэрвээ нойлсон бол бараагаа одоо санаа гарч эхлээд ч юм уу те. Тэгээ ер нь бол уг санааны яг гол утга нь бол 2008 онд бид нэг юм pipe авсан л та. Юм одоо турба халаалтын турба авсан. Тэр турба маань болохоор ерөөсөө 50 г усыг мэдрээд дулаана өөрийнхөө хамгийн дээдлийн зэг дээр гаргаж ирдэг байсан. Тэгээ бид нар гайхаад энэ одоо юу вэ? Тэгэхээр бид нар 50 г усыг ашиглаад ийм том турба хаалгаж чадж байгаа юм чинь нэлийн том талбайлах болцсон зүрх болцоод юм байна. Тэгээ бид нар 2008 онд янз бүрээр туршиж үзэж байгаад нэг жижиг юм 100-ны хэлбэртэй гаргаж авсан. Тэнгэр оюуны өмч авсан л 2009 онд оюуны өмч аваад. Тэгээд тэрнээс хойш ер нь бол яг иймэрхүү ажиллаж байгаа гол туршилт юм яаж сайн бүтээгдэхүүн яаж айлд одоо ингээ хэрэгцээг хангах бүтээгдэхүүн гаргаж өгөх гэдэг дээр маш олон жилийг зарцуулсан. Тэгээд хамгийн анхныхаа яг айлын гэрт тавьчих болцоотой тийм тийм үзэмж сайтай тэр бүтээгдэхүүн маань 2013 онд гарсан байгаа. Тэр одоо 8 оноос яг үнийг хэлээд одоо бизнесмен яг одоо босч эхэллээ гэж ярих үе нь одоо яг л үнийг хэлээд 13, 14, 15 он болж ирсэн тийм үү? Тий, ер нь бол 8 оноос тэр юмаа хөөцөлдөж байгаа бид нар ахлах инженерүүд болоод бидтэй бас нэг манай ганц ах нар зүг ажилладаг байсан. Мундаг сайн инженерүүд байсан л та. Тэгээд бас цагийн эцэг ингээд одоо байхгүй болсон байж байгаа. Тэгээд тэр хүмүүс маань их судлаад үлдсэн байгаа. Бидний яг ирдэг жил болохоор 2010 онд бид буцаж орж ирсэн. 8 онд бид нар тэр нэг бүтээгдэхүүн дээр ажиллаж байгаад оюуны өмч авах гэдэг тусал цаг зүйлчээд яваад гэсэн. 10 онд бидний ирдэг зорилго нь болохоор бид ер нь манай нэг нь Японоос ирсэн. Би болохоор өөрөө Голландаас ирсэн. Ер нь тэнд бид нар ажил төрөл хийж ингэж нэг тэнд гэж хаана Голландд байж аваад ирсэн. Нэг нь болохоор Японоос ирсэн. Тэгээд хоёр талаас ингээ эрэхтэй болохоор ерөөсөө энэ бүтээгдэхүүн хийх зорилготой ирсэн л дээ. Ер нь энийг юу хийжсэн мөлий Голландд болохоор за тэгэл юу хийсэй гэж үзэх хоолны газар ажиллаж байлаа тий тэгэл цэвэрлэгчээс нь эхлээл яагаад Голландд явлаа. 1994 онд 94 билүү 5 онд манай аав машинист төлөлтөө өөрөө солилцоогоор анх явжсэн Голландд. Тэгтэн тэгээд аав ээжигээ дагаж яваад ер нь жоохон ээлтэй болцсон Голландд ярддаг болохоор очиж ажил төрлөе гэдэг юм болцооноос санагдсан л та. Тэгээд Голландд явсан. Тэгээд Голландд ингээд янз бүрийн хийгээд амьдэрдэг байсан нэг хүн байна. Японд болохоор нөгөө хамтрагч чаа. Тий, нөө Японы найз маа ягаад ирсэн гол шалтгаан нь гэхээр маа найз Японд 7 жил гагнуурч хийсэн. Мэргэжлийн гагнуурч. Toyota-гийн үйлдвэрийн одоо нэг жижиг сэж гагнууруудыг роботоор ажиллаад ингээд хийдэг байсан. Тэгээд тэр мэдээллийг авсан байсан болохоор мэдээж бидний яг энэ ажил дээр маш мундаг гагнуурч хэрэгтэй байсан л та. Хоёр урд нь нэг таньдаг байсан. Бид нар багын найз нар байсан. Тий. Одоо ер нь манай энэ компанид ажиллаж байгаа залуучууд бол бүгд 40 мянган залуучууд бүгд ер нь багын найз нар байгаа. Тэгээ манайх юм гадны хөрөнгө оруулалт гэж байхгүй. Бүх найз нар яг өөрсдийн яг олж ирсэн мөнгө өөрсдийн хүч чадал. За мөнгө гаргаагүй нь бол одоо мэдээж хүч хөдөлмөрөөр зарсан мөнгө ч олон жил те. Бүгд л ер нь адилхан. Тэгэл ажиллаад боломжоор зүтгэсэн л те. Багын найзууд хоёр тишээс салчлаа. Тэгээ дайжаас дандаа ингээл имэйлээр ч юм уу харьцаад холбоотой байсан юм уцаар ярьж байна. Тэр үе чинь нөгөө нэг high five гэж байлаа те. High five ингээл холбогдоод ярьдаг байлаа. Тэгээд ер нь энэ санаа ер нь орж ирэнгүүт нь хэлсэн л дээ нэ. Ийм юм байна, ийм гоё юм байна. Улаанбаатар хотаа ийм айхтар байна. Хэдүүлээ нэг ийм хий ингэж хүний өмсдөг цагаа үрээд явах уу те. Очие. Тэгээ ярьсан л та. Тэгсэн нөгөө хэд чинь за тгийгээ ирсэн. Тэгээ энэ дээрээ уулзаад очраад нөгөө бүтээгдэхүүнээ хийхээр олоод ажилласан. 10 оноос хойш тууштай ажилласан. Ерөөсөө өдөржин шинж ажилладаг гэсэн хагас бүтэн сайнгүй. Тэгэл ерөөсөө нэг гараж дотор 3 төрлийн гагнуурын 2 төрлийн гагнуурын аппараттай. Тэгэл бүүн турбатай. Тэгэл нөгөө нэг тусгай хэд нано шингэн гэл юмнуудтайгаа тэгэл төрөл гагнж үзэн. Тэгээ манай Монголд яг одоо бидний авчираад байгаа халаагуурын төвшөнд гагнадаг аппарат ерөөсөө байдаггүйсэн л та.
бид нар ингээд Монголд байгаа хамгийн шилдэг аппаратууд бол аргон, хагас автомат гэдэг өдөр мянга гэсэн. Ягаад бол боломжгүй. Ерөөсөө ажиллагаа болохгүй. Тэгэл мэдээж туршаал байсан, ажиллаал байсан. Тэгэл тэр дунд чинь зарим нэгээ за бол чи нэг өөр ажил хий, мөнгө олж бид нар энийг хийжээ гэж одоо дөрүлөө байсан бол нэгэн зүгээр ингээ ажил хийгээд тэгээ бас болцоогоор бидэртээ туслаад явах чинь. Тэгээ гагнадаг найз бит хоёр үлдээл үзэлцсэн. Ямар азар гагнадаг хүн сайн найз чинь одоо гагнуурын одоо тийм чадвартай болж ирсэн тийм ээ. Тий харин энэ угаасаа юу зурсан зур гэж байдаг шүү дээ. Цаанаас л юм шиг байгаа. Яг тэгэхээр тэр хүмүүс маань ингээл iPhone сэрчээл ээждэг фул бүтэн 10 оноос хойш ингээл надад итгээл те 4 жил нэг төгрөгийн цалин авахгүй өөрийнхөө олж ирсэн мөнгнөөс өгөөд шүү дээ те биднээс ингээл олж ирсэн мөнгнөөс өгөөд нэгээс яг тайд бол бүгдээ яг тийжсэн тийм ээ. Тийм бүгд хасалтнжуудаа нөгөө гадаад амьдраад хадгалсан хадгалнжуудаа бүгдээрээ ийшээ гаргаад ингээд тийм бүгд ийшээ гаргаад бүгд хоосолсон байраа зарсан машинуудаа зарсан ер нь бол тийм би урдны зочдоос энийг их асуудаг байсан юм. Хэдий хүртэл хүн тэгж тисэд хизээ бууж өгдөг юм бэ ер нь. Таад яаж бууж өгөхгүй байх одоо шалтгаан нь юу байсан тийм ээ. Үгүй ер нь бол яг анзаараад бууж өгөхгүй байх шалтгаан бол би ингээд бус залууч бус тийм бас анзаарч байна л да. Ер нь гэр бүлүүд юм билээ. Хар гэрийн тусалцаа тийм. Ер нь хэрэг эхнэртэй бол эхнэр чи хэрэг чамд итгэдэг үү тийм. Ээж аав чинь чамайг одоо хэрэг дэмждэг үү. Хичнээн жил хүүхэд чинь нэг ингээд төмөртөө зуралдаал байдаг. Бүх мөнгөнийг төмөрлөө оруулаад байдаг. Тэгж яах чи яваал очих дөө бууж өгч болохгүй шүү. Ерхөө ихэлсэн бол дуусах хэрэгтэй. Ер нь бол дэмждэг байсан. Гэрийнхээ ээж аав, найз нөхдөд маань ээж аав нар ч гэсэн бидрийг айгүйх дэмждэг байсан. Зарим нэг үед ингээд бид нар үнэхээр бүх мөнгө оруулаад дууссан. Мөнгөгүй болсон байх төрөл боломж болцоогоор 5 орон сая төгрөг гин тэндээсээ гаргаад миний хүүхдүүд ээж байгаа ажил сайн ажил мундаг ажил. Тэгэхээр та нар өөрсдөө битгий бууж өг зөрөгтэй байгаараа гэдэг их дэмждэг байсан. Их олон найз нар байсан. Их олон найз нар сэтгэлийн дэм өгдөг байсан. Миний найз нар чаднаа, миний найз нар бодоо олгоно асуудал. Найз нартай итгэдэг шүү гэл. Бүгд л ер нь сэтгэлийн дэм тусалцаа, ирж ажлын хүртэл туслаа л тийм. Эл явдаг байсан юм бол. За ингээд нэг юм турбаа олж хараад ингээд маш их химнэлттэйгээр халах боломжтой юмны санаа гарч ирлээ. За тэрийг оюуны юмчд бүртгүүлээ гэлээ. Гэтэ тэр үед бол одоо энэ талаараа энэ салбарын талаар бол ямар ч мэдлэг байгаагүй шүү дээ. Тэр үед энэ салбарын талаар ямар ч мэдлэг байгаагүй. Одоо манай ахлах инженер инкватор гэж хүн байсан. Тэр хүн маань 2008 онд өөрөө Монголд бас нэг яаж холбогдсон юм? Тэр хүн бас манай хамаатны юм байгаа. За тэгээд тэр хүн болохоор яаж холбогдсон бэ гэхээр над руу яриад өөрөө сүлдээ би нэг жоох муудсан. Тэгээд би муудаад ирэнгүүт нь ажиллаа хийж явах хүндрэлтэй болоод тэрс тусалцаа авсан л та залуу хүмүүс байсан. За ингээд ийм сайхан ажил байгаа. Энэ ажил дээр ингээд та нар ажлууд ирээдүйтэй. Одоо миний би ингээд жоох дэлггүй ядраад байна. Тийм болохоор тэгэд юу н тайлбарлаж гисэн. Яг ийм энэ турбаач ингэж ажилтаа энэ энергийг ингэж зарцуулдаг. Бид чинь бол өөрсдөө тийм хэрэгэлтэй юмсан шүү дээ. Зүгээр орчуулагч жишээ тий зүгээр галантлын орчуулагч. Тэгээд түн чиндээ нэг юм их сонирхоод хоббит болоод ирэхлээр их туртаалчт юм лээ. Тэг үнэхээр тэр үнийг ингээд зүн турбаа халаал. Тэг ингээд юм гагнаад хийгээд ингээд ажиллуулсан чи 2009 онд бас ажиллаад тэнгууд хүн чинь кайф аваад тэрнээсээ. Тэнгуудаа ингээд зүгээр ингээд гудамжинд гараад ингээд бус халаагуурын аппаратуудыг шалгаал дуршаал үзэж явах. Ерөөсөө бидний халааж байгаа тэр анхны жижиг халаагур одоо цагт ерөөсөө 40 ватт хэрэглээд бид нар ингээд 8 м/квадрат хангалттай халаагаар тийм 100 шиг бичиж байгаа байхгүй юу? Жирих яа дээ. Жирих болохоор ерөөсөө нэг 10 м-ийг халаах нь цагт 2000 ватт хэрэглэдэг байхгүй юу? 2 мегаватт. 2 мегаватт 2000 ватт. 2000 ватт. Танах 40. Манайх болохоор 40 ватт хэрэглэж байгаа байхгүй юу? 2000 ватт гэдэг чинь одоо 1000 ватт чинь 1 кВт болоо явчихж байгаа байхгүй юу? Тэгээд бид нар ерөөсөө 40 ваттаар тэгж халаачингууд хүн тэрнээс амар их кайфлж байгаа байхгүй юу? Ерөөсөө одоо бидний хэрэглэдэг Орсын ламп чинь 60 ватт гэдэг шүү дээ. Тэрнээс дахиад 20 ваттаар бага. Тийм юмор бид нар ингээд нэг юм том дөрүүлчин төмрийг их бин дээрээ 100 градус хүртэл халааж байгаа байхгүй. Тэгээ бид нар өөрсдөө заа болох юм байна. Чадах юм байна. Уул нь бол одоо ихэнх үүсгэн байгуулагч нартай яриад байж ангууд бизнесийн санаа нэг өөрийнх нь мэрэгжилтэй холбоотой ч юм уу те нэг суур мэдлэгэн дээр суурилсан юм байдаг. Та хэдийн бодлохоор нэг боломж олж хараад тэгэл мэдгүй байсан ч гэсэн зориг тавиал тийм ээ. Учрыг нь олсон биз дээ. Шин юм сурсан биз дээ. Тэр үед бол нэг жоохон ч юм уу байгаагүй ч амьдрал өвцсөн хүмүүс байсан тийм. Гэхдээ ер нь бол судалгаа өдөржин шөнөжин судаг байсан. Судалгаа гэж юу вэ? Судалгаа гэхээр одоо ер нь одоо Wikipedia, Google иймэрхүү төрлийн юмнуудыг хизээ хаана хэрэгжилж байсан. Хоёрдугаар тэгээд Францын эрдэмт иймэрхүү төрлийн юм туршиж байсан. Германы эрдэмтэн байсан, Оросд байсан. Бүх төр судалгааг олж уншина. Бүгдийг мэддэг хэлээр орчуулна. Өөрөө 100 ойлгохгүй бол мэддэг нэгнэр гуйж тусалцаа аавна. Тэгэл ер нь бол нүдэ бол аталсан л да. 24 цагийн оч төмөртөг ноцолж байгаа л оройн нэрэл компьютер харсан.
тэгэл тэр талаарх бүх мэдээллийг болцоогоор цуглуулна. Одоо тэр бүтээгдэхүүнийг яаж гаргаж авах вэ гэдэг дээрээ. Судалгааны тал дээр бол голцоо би өөрөө хийдэг байсан. Тэгээд ер нь бол баг ундтгүй байсан гэж хэлж байна. Ер нь бол сүлдэх ядарсан л та ядраад эхэлсэн байлээ хүн өөрөө гарахгүй. Тэгээд ажлаа тараал ирээд суугаал байна. Тэгээ нөгөө хүн чинь нэг юмд улаарад тэр юмыг заавал олоод тэрийг мэдчих юм бол яг миний нөгөө юм болчих гээд байгаа байхгүй. Тэгэл ерөөс тэрний хараас бүр ингээд бүх хатан зүтгэж байгаа л яаж хийж чад олоод очиод тэрийг яг тэрнтэйгээ холбоол төвшөөд ажиллангууд нь амар кайф аваад дахиад нөгөө оройн ч гэсэн ерөөс унтах шаардлагагүй дараагийнхын төвшөнд л орохгүй л ингээд идэв. Одоо ч гэсэн бидний хувьд бол судалгаа зогсоог байгаа. Манайх дахиад өрчин мөчийг илүү хэмнэлттэй илүү сайн бүтээгдэхүүн гарах болно. Гэхдээ одоо байгаа бүтээгдэхүүн бол хангалттай хэмнэлттэй бүтээгдэхүүн. Монгол бол хангалттай байгаа. Гэхдээ бид нар илүү сайн шилдэг технологи ирээдүйд зориулаад гаргахын төлөө зүтгэж байгаа. Дэлхийн хамгийн нэг шилдэг хөрөнгө оруулагч шиг Paul Graham гэдэг хүний хэлдэг юм. Миний ерөөсөө хинт хөрөнгө оруулдаг вэ гэхэлэр улаарсан тэр нэг өөрийнхөө төсөлд улаарсан үүсэн байгуулагч нарт л дуртай. Яг л тэр хүмүүс яаж хийж байгаа өчнөр нь болчдаг, яаж хийж байгаа болгодог гэж ярьдаг л да. Тэгэхээр яг л яг улаарчихсан нэгээ. Хариулт байгаагүй шүү дээ тийм үү тэр үед бол. Тий хариултыг олно дээ. Ер нь бол яг улаарсан үед бол хэцүү л дээ. Ингээл гагнуур хийж байгаа гам төлөгдөж байгаа. Тэгэл тэнгууд гараа боогоо шууд нэмлэг явахгүй шүү дээ. Яа дасгсан болоод гараа боогоо шууд за энийг тусгач зүгээр байж игээл гүрийгээл гагнуур хийх чинь өөрчлөлөө. Чи одоо би ингээл төмөр хажуудалд нөгөө төмрөөс ингээл гагнажгаа төмөр өрөмдөд зогсож байгаа л өрөмнийхээ үзүүр нь хуурм одоо гойлогоо өрөм зогсож шинэ тий. Тэгэл дэрэг гаргаж ирээд бас ялгаагүй яа тасгаал хөлөө боогоо. Тэгэл ерөөсөө ажлаа өргөжлүүлдэг. Хүмүүс ч юм бол ингээл дандаас нэг шантардаг л юм бас найз нар байсан л та цуг ажиллах гэж ирээд үнэхээр нэг 2 жил болонгоо за наачаа арай л болохгүй маа гэж. Одоо бүр баларлаа шүү дээ талхны өнгө болоо эхнэр хөвгт хэцүүдлээ гээд. Тэгэл явж ирсэн. Би бас дундаас нь мэдээж хүн энэ олон жил шантар шүү дээ. Яа харахгүй ингээл ар гэр хэцүү болоод ирэнгүүт цаа болий. Орхий гээл. Тэгэл хоёлаа хаяал явна гэдэг. 2 хоногийн дараа өөр ажилд орлоо. Ажилд ороод 7 хоноо л ерөөсөө тэр ажлыг хийж чадахгүй. Яг гэвэл өөр чинь бодол өөр юм бодоод байдаг. Тэгэхээр нөгөө нэг одоо шинээр орсон ажилчин тэрнийхээ гүйцэтгэлийг сайн өгч чадахгүй боллоо. Тэндээ муу нэртэй болно. Тэр хүмүүс чинь дургу болно. Ажлаа хийж чадахгүй юм болчих штеп. Тэгээд тийм гоо төссөн үсээг нөгөө 7 хоног чи 14 хоногийн дараа нөгөө ажлаас гараад нөгөө гараж дотор сууж яадаг байхгүй өдөөдөөс харцсан. За яах вэ гээл тэ. Тэр дулаархлах л таас тэ бүр ингээд шүн удахгүй штеп. Яг энэтэй холбоотой ингээд хамтран үүсгэн байгуулагч орно гэдэг. Анх энэ нөгөө Японоос ирсэн залуу одоо болцоог. Одоо болцоог штеп. Одоо Японоос ирсэн залуу би яг нөгөө гадаадд хариуцсан захирал гэж явж байгаа. Япон бол гадаад руу явчихдаг. Манай Японоос ирсэн найз бол яг үнцэн захирлаар байгаа. Одоо энэ Монгол захирлаар сууж байгаа. Тэгээд бас Мишельгээ бас нэг залуу байгаа найз гэдэг. Тэр байна. Аранжингээ залуу байна. Ер нь яг анх байсан дөрөв бол нэгэн ч гараагүй байж тааргүй. Тэр хооронд хичнээн нэмэлт хүн орж ирээ гарсан байл. Тоо байна уу? За нэг 3-аад хүн орж ирсэн. Бас гайгүй бас. 8 оноос хойш гэдэг чинь маш их боломжтой байсан гэсэн үг шүү дээ. Хамаагүй хүмүүсийг бас оруулаагүй. Тэр нэмэлт хүмүүслэр ер нь мөнгө өгч орж ирсэн хүмүүс бол биш ер нь тусалцааны дандаа. За чи тэр тал дээр илүү сайн арай жоохон илүү олчих. Тэр тал дээр нь цахилгааны инженер тал дээр арай илүү бодолтой олчих. Өөрөөсөө ном уншаад арай чадахгүй. Тэ? Мэдээж мэрэгжлийн юм гэдэг чинь өөр шүү дээ. Тэгээд тэр тал дээрээс нэг ганц хоёр одоо баг компанич оруулж ирж байсан. Тэгээд ажиллаад ингэ үтсэнгүүд тэд нар дийлээгүй л дээ хамгийн гол. Харин бид нар эцээцэд бид нар өөрсдөө бүгдийг дуусгаж чадсан. Тийм бас нэлээд олон хүмүүс оролцож чадаагүй юмнуудыг болж чадсан. Асуулт энэ хизээ яг тэгээд нэг мөнгө төгрөг арай гайг болж ирсэн юм. Ганц 2 төгрөг буцаж орж ирдэг болж ирсэн. Ганц 2 төгрөг буцаж орж ирдэг болж хуурсан гэхлээр бид нар чи ерөөсөө ихлээр борлуулалт нь гарахгүй байсан л та. Гарахгүй байж байгаад нөгөө нэг юугаар оруулчаа гэдэг төслөөр оруулчаа гэдэг. Одоо нэг төслийн 100 мохны оронд тавьчаа. Тэгэхээр нөгөө нэг сар тэргэлж байгаа нүүрс нь бага. Нэгт сар тэргэлж байгаа нүүрс нь бага. Хоёрт нөгөө айлчин гал түлээд агаар бохирдуулаад байхгүй. Гуравт агаар хуураа шүлхөө хүүхэд сайн. Юу нэ? Улс дээр тийм чи 13 он гарлаа. Тийм. Тийш оруулсан. Эрчим хүчний яам дээр 6 сар компаниар ажиллаж байсан бидраас яамтай хамтарч ажиллаа. Тэгээд амжилтанд хүрээгүй бас тэрэн дээр тохиолдолцож чадаагүй л дээ. Ер нь нэг юм ойлгосон бид нар. Гарааны бизнес ч юм уу ямар нэг хийж байгаа тохиолдолд заавал нэг айхтар том хөрөнгө оруулагч хайгаал тий. Заавал нэг яам ч юм уу сэн газар ч юм уу нэг газартай хамтарч ажиллах гэдэг. Ер нь бол шаардлагагүй юм шиг л. Ер нь ч өөрөө юмаа эхлүүлээд хийж чадсан юм чинь бага шатаар явал та. Заавал шууд нисч дэшээ гарах юм уу шаардлага. Тэрийг яг саяхнаас ойлгож эхэллээ л дээ. Ягаад гэвэл бид нар 2-7 хоногийн өмнө нэг борлуулалтын цэг нээлээ.
Энэ олон жилийн дараа. Баяр хүргэе. Баярлалаа. Тэгээд борлуулалтын нээснээс хойш яг бэлэн бүтээгдэхүүн 250 ширхэг бэлэн радиатор байсан. 7 хоногийн дотор борлуулж дууссан. Одоо бидний захиалга болвол эргээд өнөөдрийн тооцоогоор харахад нэг 800-600 радиатор болцсон байна. Энэ дахиад 7 хоногийн дотор авсан захиалга. Тэгэхээр эргээд бид нар нөгөө нэг айхтар удаан хайгаад байсан хүмүүсээс гуйгаад байсан өсөд байсан мөнгө маань бидэрт маш их хурд хугацаанд орж ирэх боломжтой юм байна. Ер нь бол тэгээд энэ удаа болохоор баг контрол 100% өөрсдөө баг барьчих гэж байна. Ерөөсөө 100% манай контрол, гадны контрол хийж байгаа юм. Тийм 100% өөрсдөө контрол аваад бүх юм өөрсдөө хийгээл харин сая туслах өдөр туслах хүмүүс авсан л та бас тийм туслах компаниудаас орж ирлээ. Өөрсдөө бас арай л амжихгүй, дийлэхгүй, хүчрэхгүй. 2013 онд 2 төслөөр хийгдэж үтсэн. Тэгээд яг нөгөө түрүүчийн хэлдгээр заавал засгийн газартай зурлах хэрэггүй тийм том төсөл рүү ороход ялангуяа гарааны бизнесүүд угаасаа хэцүү байдаг юм байна. Тендер авах боломж нь баг айгүй хэцүү байдаг. Тэгээд 14 оноос л ерөнхийдөө яг өөрсдөө борлуулалт үүсч эхэлсэн гэж хэлээд болох уу? Албан ёсоор борлуулаагүй. Ерөөсөө анхаас албан ёсоор борлуулаагүй. Албан ёсоор ерөөсөө сая л борлуулж эхэллээ 2-7 оны өмнөөс. 15 2-7 оны өмнө. Тий. Яагаад вэ гэхээр айжсэн л да. Одоо нэг борлуулаад эхлэнгуут нөгөө гадны ямар нэг орноос одоо хятадаас хамгийн наазах дөр амил бүтээгдэхүүн маш урд ороод ирэх болцоотой гэдгийг мэдчихсэн болохоор их хүчтэй газ орж бүүм гэдэг газ нэг мас хамраад ингээд брэнд болгоод гарах зорилготой байсан. Тийм болохоор ер нь ингээд том хөрөнгө оруулалт хайгаадсан. Шууд үйлдвэр барих, нутгшуулах талаар их ярьж явсан. Санаж байна. Бид хоёр яг 12 сард ярьж байхад энийг ярьж ирсэн шүү дээ, тийм үү? Нутгшуулах, үйлдвэр барих талаар их бодож тэгээ энийг их нуух маркетинг гэдэг гэсэн дардаг. Тэгээд ер нь яг монголчуудаа бол танилцуулчихдаг. Ингээд явж исэн. Засгийн газрын ордонд 2-3 удаа орж исэн. Алтайг дарах сайд багт. Тэгээ ер нь жоохон танилцуулах, нуух, тэгэл ер нь гэр хорооллын хөгжлийн газар гэж бүхэл газартай харьцаал нутгшуулчихъя. Энэ бүтээгдэхүүнийг нутгшуулаад бид нар интернет зохион бүтээгдсэн юм нутгшуулаад ингээд борлуулалтанд гаргахад одоогийн бидний гаргаж байгаа борлуулалтнаас хамаагүй хямд гарах болцоод байна. Дээрээс нь бүтээгдэхүүн маань масс камерад ирэхэд бид нар экспортлох боломжтой байна тийм. Энэ талаар их ярьж явсан. Тэгээ энэ тал дээр болохоор яг нэр дурдаад яг тогтолцоо нэг сони юм байлээ. Европод бол арай л бага байдаг. Манайхан бол ерөөсөө яваад очингууд 51% авъя. Тэ? Одоо тэгсэн мөртлөө тэр хүмүүс юу ч хийгээгүй ш зүгээр бидэрт нэг хідэн төгрөлөх гэж байгаа шүү дээ. Үйлдвэр хийх мөнгө өгөх гэж байгаа шүү дээ. Тэгээд тэр бол ер нь мөжлөгчтэй хүний хөдөлмөр юм шүү дээ. Хүний хүн ингээл 4-5 жил хөдөлмөрлөлөд нэг хүн жоохон мөнгөтэй хүн үрж ирэнгүүтээ би чам нэг 200 сая төгрөг чинь үйлдвэрийн эхлэл ярьж байгаа. Тэгээ би чиний олж байгаа орлогын 51%-ийг авъя гэхэлэр чинь юу өстэй л ирж байна те. Ийм нөхцөл ч юм уу санал хэдүүд авчихсан. Ийм санал хармангууд авчихсан. Ер нь бол Монголын баг томоохон компаниуд бүгд тавьсан гэж хэлж байна. Бүгд тавьсан. Яг бол 2013 оны Michelle Expo-г Energy Resource гэх экспо болсон. Michelle Expo дээр. Тэрэнд бид нар оролцсон шилдэг бүтээл болсон. Тэрнээс хойш ер нь масыг хамраад ихсэн л дээ. Тань мэддэг болоод ихсэн хүмүүс. Тэгээ ер нь хамаатан садан гэр орныхандаа тавиад эхлэнгууд нь эрчим хүчний хэмнэлтэн гараад мэддэг жоох инженерүүд нь сонсоод шуум тараад эхлэн шүү дээ. Тэгээ ер нь бол тэр тал дээрээс тийм болж ихсэн л дээ. Зөв. Тэгээ ер нь бол яг энэ санал бол маш их орж ирж байсан. Одоогийн байдлаар бол бүр сүлдээ турк улсаас хүртэл орж ирж байгаа. Хэдэн төгрөг байх вэ? 200 саяас дээшээ хамгийн хэдийн санал авчихсан. Ер нь бол яг хамгийн ихтэй яг тэд гэж үү. За ер нь бол нэгдсэн том юм төмрийн үйлдвэр оруулж ирээ. Тэрэндээ болохоор бүх төрлийн пара хийчдэг, бүх юм хийчдэг. Тийм том үйлдвэр оруулж ирэхэд бол 3.5 тэрбум болж ирсэн юм. Тэр мөнгийг төгрөг тэр өнгийг асууж үзчихсэн л та. Тэгэхэд ер нь сонирхолтой хүмүүс байгаад байсан. Бас л нэг хувь яриад эхэлсэн. Тэр мөнгө нь байгаа хүмүүс ч байгаа л да. Ер нь бол одоо Монгол дээр. Гэтэ одоогийн байдлаар бол бид нар яг өсөд байгаа яг ирээдүйн талаар ярьчих тий жоохон. Яг өнөөдөр яг манай компани хамт олныг бид нэр өсөж байгаа нь юу гэхээр боломжтой дээрээ энэ бүтээгдэхүүнийг нутгшуулж аваад Монголын брэнд болгоод авчих юм бол бид нар энэний хэлбэрийг нь өөрчлөөд янз бүр болгоод Монгол нэртэй тааруулаад тавьчихдаг. Одоо солонгосчууд хүртэл сонирхоод эхэлсэн шүү дээ. Солонгосчууд хүртэл авъя. Маш хэмнэлттэй юм байна гэд тэднэрт зориулаад өөрөөр хийчихдэг. Тэгээд одоо бидний борлуулж байгаа нэг хэрэг нутагтаа үйлдвэрлэх юм бол ер нь 25-аас 30% багасгах болцоотой гэж үзээд байгаа. Тэр тооцоолоод. Тийм зардал. За тэгээд нэг үйлдвэрийг бол барихад бол 300 сая орчим төгрөг барьчих гэдэг. Ингийн жижиг үйлдвэрийг маш гайгүй. Өдөртөө багадаа 700 радиатор үйлдвэрх болцоотой. 700 ширхэг.
тийм үйлдвэрийг бид нар барих болцоотой. Тэгээ багтаа нэг 10-аас 15 ажилчинтай гэж үзэж байгаа. Бас нэг 15 айл өрөх цалинтай болох нь шүү дээ. Тийм үйлдвэрийг барихад бол нэг 300-аас төгрөг хэрэгтэй. Одоо юм виза явж өөрөө судалж байгаа гэсэн л дээ. За тэгээ тэрийгэ барьчаад Монголдо энэ төвшүүдад ажиллаад. Ер нь тийм л ер нь ирээдүйн хитийн зорилго л таа. 10 одоо яг ингээ борлуулалт хийж эхэлтгэл ч юм уу та мөнгө хийгээд гэсэн ба шүү дээ. Нийт одоо хэдэн төгрөг хийсэн баг. Бодож үтсэн хэрэг. Яг хэдэн оноос хойш гэж яах вэ? Анхнаас 8 оноос. За ер нь бол 8 9. За ер нь яг 10 оноос хойш яг бодит мөнгө орж эхэлсэн л дээ. Бидний өөрсдийн гараас улмаас орж ирсэн. За бүгдийн базаад ирчээд хөө. Одоо ингэ найз нөхөд бүгдийн базаад ярихад бол нэг 400 сая төгрөг өрсөн. 400 сая төгрөг. Тийм. Яг бас нэлээд л үтсэн. Хамгийн гол тэр мөнгө гаргаад байдаг. Мөнгө орж ирэхгүй байдаг тийм ээ. Тэгээд бараг л одоо 7 жил 5 жил эхлээд бол ерөөсөө юу ч хүлээсэн юм шүү. Тийм. Ингэж явна гэдэг. Тэгээ бид нэг 10 оноос яг мөнгө зөөрүүлж эхлээд цаг хугацаа зөөрүүлж ирсэн болоо яг 5 жил байгаа. Ер нь тэгээд аюу юундаа баярлалтай шүү дээ. Найз нартай. Мундаг залуучууд л та өөрсдөө. Энэ дунд хизээш нэг өө чи намайг буруу юм мөнгө оруулуулчлаа гэж хэлж ийсэнгүү. Хизээш бид нар мөнгнөөс олж хоорондоо хэрэлдэж ийсэнгүү. Бүгд л яг болцоогоор байсан. Өнөөдөр би байраа зарчлаа гэж бодоход үнэхээр мөнгөгүй болчихвол маргааш нөгөөд нь байраа заршдаг тийм. Үнэхээр ингээл машинаа ч юм уу бүх юм өгөл явсан л бид нар өөрсдөө дайчилсан. Тэгэл найз нартай баярлж явдаг та. Сайхан. Яг би бас энийг нь болохоор шалтгааны болохоор үүсгэн байгуулагчийн чадвар гэж бас хэлэх гээд байна л да. Тийм. Менежер хүний чадвар шүү дээ. Дахин тэр хүмүүс сануулж 5 жилийн мөнгөний дараа ч гэсэн итгэлийг амьд байлгаад боломжийг дахин харуулаа явж яах гэдэг чи бас айд юм бас нэг хийж чадсан зүйлээ харахгүй. Тийм. Гэхдээ эн чинь бас нөгөө юу хэрэгтэй л дээ. Айгу тэр хүмүүстэй итгэл өгөхийн тулд чи өөрөө бас их ажилласан байх хэрэгтэй. Ерөөс ургах нарт оролдож бас явах хэрэгтэй. Ер нь залуу хүмүүс ингээл харагдах 12 цаг хүртэл унтчих шин Монгол. Тийм бол. Нэг хүний 9-өөс сэрээрэ гэж байгаа өөрөө 8-аас ирэх хэрэгтэй. 7-аас ирэх. Өөрөө ер нь бол 7:30-аас ирчих нэг асуудал байхгүй Монгол зүйл. 7:30-аас ирээд тэрвээ чамд одоо 8:30-аас ажил байгаа бол яг жоонгоор алхаж байгаа. Гой тархиа цэвэрлээд зайсан байсан л гарч чадгаа байд шин. Алхаад. Тэгээ буцаа гэртээ урж ажил руугаа явчихад эрцэрлээ гэд нэг ядаргатай эрт унтчих л та. Тийм үст те. Ер нь бол нэг 10 цаг унтсан багт 8 цаг унтсан багт нэг яахгүй. Бүт өдөрж унтаа шүнжэнгөө компьютер ард суугаал те тоглоом. Яг хоо компьютер ард сууж бол ажил хийж байв. Нэг юм амж болчих. Тэгээ юм авах ч байв те. Тэгэхэд чи манайх чи Facebook гээл компьютер тоглоомны ард шүнжэнгөө суучаад маргааш нь албатай юм шиг 12 цаг хүртэл унтаад шин. Тэ. Одоо ер нь ажлын цаг ажлын өдөр хэдэн цагийн ямар шугам харагдаж байна? За манайхан болохоор яг компани хариуцаад 4 маань болохоор өөрөөсөө ер нь бол яг ажлын цаг гэхгүйгээр өглөө яг ажил хаалга 9 цагт тонгож байгаа ажлын байр. Тэгээд орой бол хэд ч хүртэл ажиллана л та. Болцоогоор. Одоо зарим нэг газрууд өгсөрлтүүд явагдаж идэг. Тэр газруудыг очиж хэмжээдэг. Тэгэхгүй буруу өгсөрлтөө өгчөөл нөгөө хүмүүс маань хөрчин. Тэр бас байнга очиж хин болцоод чи тийшээ би ийшээ. Одоо чинь өчтөр ингэж жоохон хараад ханаа төрчлээ л те. Хамаар ам жоохон битүү. Тийм. Тэгэхээр бид яг өөрсдөө бол чи хэдэн цаг ажил би хэдэн цаг ажил гэсэн юм байхгүй. Бүгд боломжоор л зүтгэлээдэг л. Хин ойрхон байгаа нь гүг очичдаг. Энд чинь яг гарааны бизнес нэгт эхэлж ийн бид нар яг тий одоо нэгдүгээр анги одоо цэцэрлэгт орж байгаа хөлт гэсэн үг шүү дээ бид нар ч одоо ингээд бизнест ороод эхэллээ. Тэгэхээр завтай байх нэг шаардлага байхгүй гэж бодож байна. Цаг нь болохоор амарч болно.